Сайн байцгаана үзэгчтэй. Манай нэвтрүүлэг өнөөдөр Монголын эртний түүхээр ярилцсан. За монголчуудын иргэншил нэвтрүүлэг олон дугаар явсны дотор эртний түүхээр бол ховорхон ярьсан. За энэ удаа эртний түүхийн судлалаар мэргэжсэн манай дэлгэр жаргал доктор, Үлзийбаяр доктор хоёр ирээд байгаа. Хамтран гүтлэгч Үлзийбаатар маань энэ удаа бол энэ нэвтрүүлэгтээ төр завсарлаж байгаа. За ингээд эртний түүхээр эхлэе. Би бол энэ нэвтрүүлгийг төлөвлөж байхдаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ чинь Монголын эзэнт гүрнээс урагшаа 1000 гаруй жилийн түүх байхад тийм ээ. Тэгэхээр ер нь Монголд төр тулс хэдийн үеэс үүссэн энэ Монгол газар одоо бидний амьдарч байгаа уламжлал хэдийн үеэс тодорч гарсан гэдгээр л яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь бол Монгол шууд бол эртний иргэншилтэй ард түмэн. Нүүдлийн иргэншлийн голом нутаг. Мөн төр жасны бас маш баялаг эртний уламжлалтай. За дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төр жасны уламжлалаар бол нийтийн тооллын өмнөх 209 онд модон шаниг болсноор бол хүннүү өрн байгуулагдсан гэж үзээд энэ цагаас тоолж одоо бид нар бол нэг 2220 гаруй жилийн уламжлалтай гэж ярьж байна шүү дээ. За сүүлийн үеийн судалгаагаар бол модон шаниг суухаас өмнө түмэн шаниг гэж байсан, эцэг түмэн шаниг гэж байсан. Хүннүү гэж байсан, дунхуу гэж байсан, юэжи гэж байсан гэдэг. Тэгээд тэднийг бол хуучин бол аймгийн холбоо аймаг гүтчихдэг байсан. За сүүлийн үед бид бол энэ бол улс байсан юм байна. Модон шанив нийтийн тооллын өмнө 209 онд шанив болохоос өмнө хүннүү улс гэж байж, дунхуу улс гэж байж, юэжи улс гэж тухайлбал байж тийм. Энэ одоо төр жасны баялаг уламжлал дээр тулгуурлаж модон шанив олмогцсон. Бусад одоо хөрш, дунхуу, юэжи, динлин тий усан олон улсуудыг эзэлж авч олон аймагуудыг эзэлж авч хүннүү гүрнийг байгуулсан юм байна гэсэн. Иймэрхүү. Тийм учраас үндсэндээ бол бид одоо нэг төр жасны 2300-аас 400 жилийн уламжлалтай гэж үндээгөө одоо бид нэр шилж болохоор болоод байгаа. Тий. Үзэгчдэл сая дэлгэр жаргал докторийнхоор сони юм сонслоо. Өөрөөр хэлбэл монголчууд л 2200 жилийн түүхтэй тэрнээс гаралтай гэж үзэжсэн бол 2400 орчим жилийн түүх байж урагшилж болохоор байна гэдэг эрдэмтдийн шин саналыг сая хэллээ тийм ээ. Тэгэхээр энэ Монгол газар төр тулс үүсгэхээс өмнө одоо ямар юмнууд байсан тухай бол бидэнд таамаглаж хэлж өгөөч. Тэгэхээр төрийн тухай онлайн янз бүрийн одоо сүүлийн үед гарч байгаа хандлагуудаас үзэхэд ер нь нийгмийн дунд тодорхой хэмжээний одоо хоримтлал бий болж түүнийг одоо захиран зарцуулж явах одоо тусгай тийм одоо бүлгүүд ялгарсан тохиолдолд одоо төр ёсны уламжлалыг бол бас ярих тийм хандлагуудад байгаад байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ юугаар илэрдэггүй гэхээр зэрэг нөгөө археологийн одоо үлдээсэн хэрэглэгдэхүүн жишээлбэл одоо нүсэр том байгууламжууд ч байдаг юм уу тийм ээ. Ер нь олон нарийн хөдөлмөрийн зохион байгуулалтыг шаардсан тийм дурсгалуудыг үлдээх, зогслоох тийм хэмжээнд хүрсэн тохиолдолд ер нь нэг талаараа бас төрийн одоо төстэй бүрдэл одоо төр маягийн байгууламж байна гэж үзэх. Тэгэхээр одоо энэ дээрс нэмжлэхэд бол манай зарим археологчид маань тэр хөрөл төмрийн төрийн үеийн одоо манай Монгол нутгаар өрн дарахсан одоо хэрэгсүүрийн соёлыг одоо хэрэгсүүр болон буган чулуу өшөөний одоо ийм сүрлэг энэ байгууламж бүхий энэ зөвлөг үлдээгчдийг бол ер нь бас энэ үеэс эхлээд ер нь Монгол нутагт төр бас тийм эртний төрт одоо төр байсны тодорхой илэрлэл бол одоо иймэрхүү одоо нөхцөл томын байгууламж бүхий дурсгалууд юм аа гэж хэлэх тийм зүйлүүд бол гарч ирж байна. Үлзийбаяр докторын хэлж байгаагаас үзэх юм бол албан ёсоор хүлээн зөвшөөрөж байгаа төр тулсын түүхээс гадна энэ археологийн урагшилж байгаа зарим зүйлүүдийг хүртэл одоо шинэ онлын маргаантайгаар ингээд цаашаа магадaltaж магадгүй юм а гэсэн тийм санаа гарч ийн гэсэн үг үү? Тий. Ер нь бол юу штэ. Мэдээч хэрэг сурвалжийн хувьд бол бидэнд гол хоёр том сурвалж, археологийн сурвалж гэж байна. Нэг талаас нөгөө талаас бичгийн их сурвалж гэж. Тэгээ бичгийн сурвалж нь үндсэндээ хятад сурвалжууд л байгаа юм л да. За бидний одоо хятад сурвалжийн хамгийн цаатлын одоо Монгол нутагт энэ дотоод Азийн бүс нутагт өрөөл умардын одоо уг аймагуд гэж хятад сурвалж тэмдэглэгдээд байгаа. Хятадын хувьд бол умардын гэж ярьдаг. Тэр ард түмнүүдийн тухай тэмдэглэсэн мэдээ бол үндсэндээ 19-р зууны үеэс нийтийн тооллын өмнөх шүү дээ. Одоогоос нь 3000 жилийн өмнөх л мэдээнүүд байгаа юм л да. Тэр тусмаа 900 хэдэн онд яг тухайн үед нь одоо умардын ард түмнүүдтэй байлдаад тэгээд тэр байлдаанд ялаад ирсэн учраас хаанаас нь ингээд шагнаад өчгсөн тийм хүрэл бичээсүүд байна.
хүрэл тооны бичээс үүд штэ. Тэгээ тэн дээр үл тэр умардан арт түмнэтэй байлдаад 900 хэд онд хол байлдаад 100 хэдэн одоо тэрэг олжлаа. Тэр нь байлдааны тэрэг гэсэн. Манай эртний өмнөх. Манай эртний өмнөх одоо 3000 жил юм. Тэгээ 800 хэд он. Би бол 50 судалгаа хийж байгаа 4 тийм бичээсийг олж судалгааны эргэлтэн сая оруулсан. Тэргээс бол одоо морин цэрэг үүсгээс өмнө тэрэг цэрэгтэй байсан юм байна гэдгийг нотолж байгаа. Өөрөөр хэлбэл одоо эртний Египтэд нэг морин тэрэгтэй дахиад байгаа тэр тэрэг нь байлдааны тэрэг штэ. Ерөөсө хүн дээр нь зогсоод жолоодоо тэгээ харавдаг. Тийм том одоо арал литр байхгүй. Яг тийм тэргийн зураг бол Монгол нутаг маш их байдаг. Тэр бол хэдэн үетэй холбогдоход тухайн үед сурвалжийн мэдээгээр тэр 10 дугаар зуун гэхэд алижийн том тэрэг зэрэгтэй. Гятуудад бол ерөнхийдөө нийтийн тооллын өмнөх 12 дугаар зууны тэрэг орж ирсэн гэж байгаа. Малданы тэрэг. Малданы тэрэг бол Индо-Европчууд анх үүсгээд тэрнээс Египтүүд аваад Ассирууд дараа нь аваад тэгээ наашаага орж ирээд энэ Монгол нутагт байгаа алтай элтнүүд аваад тэгээ магадгүй тэндээс гятууд авсан байна. Бидэнд өнөөдөр Баттай мэдгэж байгаа сурвалжийн мэдээ нь 10 дугаар зууны мэдээ байгаа болохоос биш. Тэрнээс өмнө бол байсан л байх л та. Тийм том цэрэг цэргийн цулаанууд үүсчихсэн. Тэгээ улмаар явандаа бол тэрэг цэргийг бол морин цэрэг үүссэний дараагаар тэрэг цэргийг шахсан юм байна л да. Тэгээд одоо 5 дугаар зуун мөнхөд бидний Баттай мэдж байгаа 5 4 дугаар зуун мөнхөд бол морин цэрэг бол тэрэг цэргийг шахчихсан. Тэгээд нүүдэлчдээс үлгэр авч 4 дугаар зуун гэхэд гятууд нүүдэлчтэй харьчуудын дээл хувцс өмшиж харуулж номрохыг сурсан гэж байна. Морин дээрээс харуулж морь цэрэг байгуулж нүүдэлчтэй байлдаж эхэлсэн. Энэ нь сурвалжийн мэдээ батлагдж байгаа зүйл. Тэгэхээр бид нар бол энэ одоо том цэргийн тулдаа хийгээдээс энэ том хүч юу байсан бэ гэдэг асуудал байгаа юм л да. Бидэнд өнөөдөр хамгийн наадлахаар хэлэхэд бид нар 200 жилээр өргөжлөх боломж байна гэдэг бол хятад сурвалжлаар байгаа мэдээгээр ингэж байгаа. Өшөө өргөжлөх боломжтой л доо энийг бол бид нар тийм. Археологийн том соёлууд дарахдаг гэдэг бол бас үнэн тийм. Том соёл дарахж байна. Нэгдмэл нэг оршуулгын зан үйл үүсэж байна. Асар том газар нутгийг хамарсан. Том байгууламжууд үүсэж байна гэдэг бол ямар ч байсан төр байсангүй гэд баталж чадахгүй ч давхраацсан нийгэм үүссэн байсан юм байна. Язгууртан гэдэг нь бий болцсон байсан байна гэдэг хангалттай баталж байгаа. 3000 жилийн өмнө тэрэгт цэргээр одоо толдож байсан. Хоорондоо шүү дээ. Гэдэг одоо олдврыг баталдаг нэг бас чухал зүйл бол нөгөө хадны зурган дээр байгаа. Морд одоо жишээ нь дугуй тэрэгтэй одоо бүр зохион байгуулалт нь бүр ер нь Египтийн тийм зохион байгуулалттай эртний грекийн зохион байгуулалттай тийм хүртэл их гоё зурагдсан байгаа шүү дээ тийм ээ. Хэгээс хүй яа. Хэгээстэй дугуйтай. Тэгээ маш хөнгөн 2 морь хөлдөг. Тэгээ хүн дээр нь зогссон байгаа нь морь нь одоо хадны зурган дээр маш тодорхой харагдана. Эртний соёл иргэншлүүдийг Монголын газар нутаг дээр үнэхээр их уран бөгөөд онцгой ертөнцийг үзэх үзэлтэй хүмүүс байжээ гэдг нь хамгийн их чухал нотолдог зүйл бол булш бунхнууд байс. Одоо хөшөө дурсгал одоо нөгөө буган чулуу молуу гэдэг. Энэ талаар одоо хэний дурсгал вэ? Энэ Монгол газар дээр байгаа хамгийн гоёмсог сайхан нь бол буган чулуу тийм ээ. Тэгээд одоо янз янзын булшнууд байна. Энэ байгууламжийн зүйлс ер нь монголчуудтай холбоотой юу? Эсвэл Монгол газарт одоо төрж ирж суусан өөр иргэншилтэй холбоотой юу? Ямар байдлаар одоо үздэг эрдэмт төрж байна? За тэгэхээр нийтийн толгойн 2 дугаар мянганы ихэнх дунд үеэс эхлэж одоо хийгдэж ирсэн томоохон одоо археологийн томоохон соёлууд манай Монгол орны нутагт одоо байна л да. За тэгэхээр эдгээрийн гол төлөөлөгч бол одоо Төв Монгол, Зүүн Монголын одоо зүүн хэсгээр одоо гол нь тархаж исэн дөрвөлжин булшны соёл гэдэг байгаа. За дөрвөлжин булшны соёлыг үлдээгчдийн одоо антрополог одоо хүний төрхийн эхтнийг хувьд бол эртний монголчууд төрхтний бүлэгт бол ордог. За мөн энэ цаг үедээ холбогдуулаад тэр Төв Монгол болон баруун Алтай орчмоор төвлөрсөн хэрэгсүүр миний түрүүнд хэлдэг хэрэгсүүр буган чулуу өшөөний соёлын үлдээгчдэг гэдэг үндсэн 2 ийм одоо соёлын үлдээгчд ингэ зэрэгцэж байсан. Гэтэл одоо сүүлийн судалгаагаар одоо сүүлийн жилүүдэд ялангуяа 2000-аад оноос хойш хийгдэж байгаа одоо энэ манай археологийн судалгаа ер нь их эрчимтэй өрнөж байгаа л да ер нь энэ үеэс хойш. Тэгэхээр эндээс үзэх юм бол ер нь нэмж ер нь хэд хэдэн тийм соёлын оршин суугчд байсныг бол нэг тодорхой болгоод. За тухайлбал баруун Монголын нутгаар одоо манайхан бол сагсаа хэлбэрийн гэж одоо дөрвөн болондоо одоо босоо чулуу өшөөтэй. За тэгээд дөрвөлжин болон дугуй хүрээтэй юм нэг хэлбэрийн болж байгаа. За энийг бол сагсаа хэлбэрийн бош гэдэг. Энэний одоо он цаг нь бол тэр хэрэгсүүрийн соёлын ихэнх үетэй. Өөрөөр хэлбэл манай 14-өөс 13 дугаар зууны үед тэр холбогдож болохоор. За тэгээд мөн говийн нутгуудаар тэр төрүүлгийг харуулж хүнээ оршуулахдаа одоо илгээр нэвтүүлж оршуулах тийм хэлбэрийн
зан үйл үхий тийм ээ оршуулгын дурсуудад бол нэлээд их илэрж байна. Өөрөөр хэлбэл энэ гадаад зохион байгуулалтын үед бол одоо шоргоолжийн хэлбэрийн гэж ярьдаг тийм хэлбэрийн бурш байна. За дөрвөлжин буршинд төрүүлгийн харуулсан хэлбэр бас мэдэгдэж байна. Мөн тусгай одоо шинээр одоо дөрвөн хэлбэрийн ч гэдэг юм уу олон хэлбэрийн буршнуудаас юм бас төрүүлгийг харуулсан. Тэгэхээр ингэж үзэхдээ ер нь Монгол нутагт бол ер нь хөрлийн үед ер нь хөрлийн ихэн дунд хөрлийн хөгжинг хөрлийн үед бол нэлээд олон одоо тийм хэлбэрийн соёлыг үлдээгчтэй зэрэгцэн оршиж байсныг бол харуулж байгаа. За нөгөө талаар тэр сая бид ярьлаа тэр хадны зургийн одоо ихэнх дурсуулууд бол энэ үед холбогддог. Тэгээ дээрээс нэмж хэлэхэд бол саяын тэр тэрэгт морины тэр морин тэрэгнээс гадна бас морь унагч одоо морь унсан тийм төс тухайн цаг үед холбогдож болохоор тийм төрсүүд бас манай говийн нутгад ялангуяа юунууд бас илэрвэ. Тэгэхээр эндээс юу гэж дүгнж болох вэ гэхээр зэрэг хөрөл төмрийн төрийн үеийн одоо манай Монгол нутагт орсон суугчд бол тэр байлдааны тэргийг хэрэглээс гадна бас тухайн цаг үеэс ер нь хожуугүй бас морийг унаж ашигладаг байсныг бас тодорхой харуулж байгаа юм хадны зургууд маань. Тэгэхээр энэ үл бас их онцлогтой. Тий. За ийм одоо жишээ нь зөвөр манай үзэгчд одоо асуугаасаа гэж бодож байгаа нэг зүйл байгаа бах. Хүнүүгийн 2220 жилийн ойг Монгол улс бол манай Монголын одоо уг гарвал юм аа. Гэт одоо ингээд их том тэмдэглэсэн. За гэтэл одоо ерөнхийдөө шинжлэх ухааны хувьд бол хүнүү бол ер нь өвдөж байж магадгүй, монголч өөж магадгүй, хол хэлцэнч байж магадгүй гэд маргаантал ингээ байж идэг. Тэгэхээр ер нь бол одоо Туркүүд тэмдэглээгүй тийм ээ 2220 жилийн ойг. Тэгэхээр бид л бол хүнүүгийн эзэнт гүрний ойг тэмдэглэлээ. Тэр бид бол яг одоо хүнүүгийн тэр 2200 жилийн тэртех төр тулсын хүчирхэг улсын үе удам мөн өөрчлөгдсөн нэг тийм улсууд яваад байна уу? Тийм. Угсаа гарлын асуудал гэдэг бол жоохон яригтэй судалгаа. Тийм төвхтэй. Олон салбар шинжлэх ухааны судалгаа шаарддаг ийм судалгаа байдаг. Гэхдээ угсаа гарал гэдэг дээр юу гэж ойлгох ёстой гэхээр монголчууд угсаа гарал гэвэл Монголын ард түмэн тэр чинь нэг бүрт ард түмэн бүрдсэн тухай асуудал яриад байна. Монгол угсаатан гэж нэрлэнэ, үндэстэн гэж нэрлэнэ хамаа аахгүй. Тэр бол Монгол гэдэг нэг ард түмэн яаж бүрдсэн бэ гэдэг л асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр энэ бол ийм хоёр талтай судалгаа. Нэг талаас хүмүүс бол биологи агуулгаар нь яг генетикийн хувьд бид нар хүмүүсттэй холбоотой гэж зарим хүмүүс бодоод байж болно. За нөгөө талаар бол бидний энэ хүний нийгэмд амьдарч байгаа юм чинь нийгэм эдийн засаг соёлын хүчин зүйл гэж байна шүү дээ. Энэ хүчин зүйлийн хувьд бид хүнүүгийн соёлыг тээгч нар муу юм уу? Тийм ээ? Хүнүүгийн төрийн иргэншлийн тээгч нар муу юу? Аж ахуйн хувьд одоо бид хүнүү Монголын хооронд холбоотой юу? Төрийн уламжлалын хувьд холбоо байна уу гэдэг ингээд нийгэм эдийн засгийн ярьж болно шүү дээ. Тэг ийм хоёр талаасаа бол энэ судалгаа бол явагддаг тийм зүйл. Ер нь бол тэгтээ бид нар нэг зүйлийг ойлгох. Ард түмэн бүрдэнэ гэдэг бол үндсэндээ бол цэвэр ард түмэн гэж нөх байдгүй. Заавал одоо генетикийн хувьд хооронд холцогддог юм байна л да энэ тийм. А гэхдээ тэр соёлыг хэний соёл давмгаалж хэний соёлыг аваа явж гин гэдгээр нь үндсэндээ тэр ард түмнийг тодорхойлж байгаа. Өнөөдөр тухайд бол Монгол хүн гэж юу юм, Монголын ард түмэн юм, Монгол гэж юу юм гэх юм бол өөрийгөө Монгол хүн гэж бодож байгаа. Чи ямар хүн би шууд өөрийгөө Монгол гэж бодож байгаа. Тэр хэдийн сая хүн байна. Тэрнээс Монголын ард түмэн бүрдэж байгаа байхгүй. Монголчууд бүрдэж байгаа. Өөрийгөө хятад гэж бодож байгаа хэдэн тэрбум хүн байна. Тэрнээс хятад бүрдэж байна гэсэн үг шүү дээ. Яг ийм юм. А тийм болохоор бид нар юу гэж үзэх үү гэхээр ялч явах хүнүүгийн соёлыг хойш нь тэгээд аваад явж байгаа ард түмэн монголчууд мөн үгүй мөн. Төр ёсны уламжлалаас нь ахуулаад аж ахуй соёл одоо юу гэдэг те тэр бүх юм газар нутаг энэ бүх юм бол ялч явахгүй энэ газар нутаг дээр байсан яг энэ Монгол улс одоогийн Монгол улсын нутгаа төвлөрж байгууллагч энэ олон улсууд бол залгамжлагдаад яваад байсан. Тэр хүмүүс бол нэг юм ойлгох хэрэгтэй юм шиг байна. Ер нь барууныхан ч гэсэн яах вэ нүүдэлчтэйг бол жоохон зэрлэг үүдүүлэг овгаамгийн зохион байгуулалттай гэж үздэг учраас энэ династи өөрчлөлт гэж нэг юм байна л да. Тухайн хятадд бол үүд хүмүүс өөрчлөлт тогтчихсон. Хаанчлаа. Жоо улс гэж байлаа, тэг байлдаант улс гэж байлаа. Тэгээд бүр Цин улс гэж анх нэгтгэлээ дараа нь хан боллоо гэл тий. Тэгэл хойшоогоо. Тэгэл нөгөө Шамби угсааны улсууд дараа нь гарч ирлээ умард байтэр гэл тий. Тэгээд Сүй улс боллоо, Тан улс боллоо. Гэхдээ тэрийг хизээч ард түмэн өөрчлөгдөд байна гэж тайлбарладаг шүү дээ. Энэ хятадуудын улсуудаа л гэдэг. Ягаад гэвэл төр нь өөрчлөгдөд байгаа. Төр нь өөрчлөгдөд. Тий. Яг хөө тэд нар өөрсдөө бичмэл төвхтэй учраас өөрсдөө бичээ тэмдэглээд энэ бол бид нар төр өөрчлөгдөд байсан гэдгээ сурвалжаар баталцдаг байхгүй. А тэгэхээр нүүдэлчдийн түүхийг болохоор юм нь одоо хүннүү үүж байж байгаа Шамби болоод юм уу дараа нь жужаан ингээд өөрчлөгдөхөөр өөр ард түмэн өөрчлөгдөд байгаа юм шигээр ойлгож бичвдэг юм баллаа сонин арга зүй хандлага байна л да. Ялгаа байхгүй энэ бол династиуданд өөрчлөгдөж байгаа. Хүннүү гэдэг бол төр байсан тэрний дараа ноёлж байгаа хэсэг нь өөрчлөгдөд.
Сямби бол ингээд харахад ард түмэн өөрчлөгдөх явц бол байна тийм ээ. байна. Бас ингээд бүр газар нутгаас нь үлдэж хөөгөөд эсвэл өөрсдөө нүүдлээд ингээд өөр газар нутагт шинэ ард түмэн үүсдэг маягийн тийм ээ. Монгол газарт бол ерөөсөө суур одоо ард түмэн популяц дарахаас болоод өөрчлөгдөөгүй. Тэн дээр засаглалын нэр, улсын бүтэц байгууламжууд өөрчлөгдөөд тэр чинь тэр бүрэлдэхүүнд байгаа байхгүй. Хүнүүгийн бүрэлдэхүүнд бол одоо Дунхууг угсааны Сямби гэтэргээд Ухаан Сямби энэ нарч байж л байсан. Хүнүүгийн бүрэлдэхүүн Түрк гаралтай тэр ард түмэнч байж л байсан. Ёжи гэтэргээд Инд Европ гаралтай хүмүүс ч байж л байсан. Ижлэгдсэн байгаа шүү. Энэ хүнүүгийн бүхэлдэн том эзэнт бүрийн юм чи. Тэр дотоос өөр нэг хэсэг нь төрөө байгуулж байгаа л хэлбэр шүү дээ. Энэ хүнүүгийн улсыг монголчуудтай холбоотой юм а гэж үздэг одоо нөгөө хэл соёлынхын талаас ингээд судлахлаар ямар зүйлийн одоо ойролцоо зүйл одоо гарах мэдээлэл байдгүй эрдэмтэд. За тэгэхээр хүннүүчүүд хожим монголчуудтай холбогдох одоо олон талын тийм холбоос гэж хэлж болохоор зүйлүүд бол байна л да. Сая Дэлгэр Жаргал доктор хэллээ. Ялангуяа төр ёсны уламжлал, нүүдэлчдийн уламжлал, соёл, ахуй зан заншил, зэрэг. За хэлний хувьд ч гэсэн тэр холбогдох зүйлүүд бол олон бий. Гэхдээ сурвалжийн хэрэглэгтүүнээс үзэхдээ ер нь хүннүү, умарт хүннүү одоо унсны дараа одоо өнөөгийн одоо Төв Аз одоо Дотоод Аз гэж одоо бид энэ орон зайд одоо угсаа соёлын үйл явц хэрхэн яаж өрнөсөн бэ гэдэг нь нэлээд бас сонирхолтой асуудлуудын нэг л дээ яхахгүй. За тэгэхээр сурвалжийн мэдээгнээс үзэхдээ бол одоо хүннүүгийн тусгай аймаг, хүннүүгийн үлдэгдэл эсвэл баруун хүрээч гэдэг юм хэмтэр ингэж тэмдэглэгдсэн ийм угсаатны одоо хүрээнүүд одоо аймагуд энэ өнөөгийн Монгол нутгаар бол нутаглаж байсан байна. Тэгэхээр зэрэг эндээс яаж тэмдэглэгдсэн тийм ард түмэн дараагийн нүүдэлчдийн улсыг байгуулж ингэж явж ирүү гэдэг бол асуудлын гол нь энд байгаа юм шиг байна. За тухайлах юм бол В улсын судар тэмдэглэгчтэй тэр жужаанчуудын гарлын талаар бол энэ хүнүү бол Дунхуу юм аа. Дунхуугийн нэг одоо салан юм аа гэж тэмдэглэсэн байхад одоо тэр Ляншуу Сүү улсын судар зэрэг өөр одоо сурвалжуудад бол энэ бол хүннүүгийн тусгай аймаг юм аа гэж ингээд зөрүүтэйгээр тэмдэглэх байна. Тэгэхээр зэрэг эндээс юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг нөгөө умарт хүннүүг задран уусны дараа энэ өнөөгийн энэ байсан одоо газар нутагт тэр хүннүүг үлдгээд л олон зуун тийм хүрээнүүд өөрийн гэсэн нэртэй тийм хүрээнүүд ингээд нүүдлэж ингэж амьдарч ирсэн тухай сурвалжид байгаа. Тэгэхээр сэдний нэг нь жужаан гэдэг. Тэгэхээр зэрэг эндээс үзэхдээ нэг талаас хүннүүг үлдэгдэл гэж байдаг, нөгөө талаар Дунхуугийн одоо угсааны гэсэн ийм хоёр хүнний Дунхуу гэсэн ийм хоёр юм угсаатны одоо шугам энэ жужаанчууд угсаа гаргуулын юм дээр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг хэрхэн яаж тайлбарлаж гэнэ үү, яаж авч үзэх үү гэдгээс шалтгаалаад одоо энэ олон юм тайлбарлагдана. Тий. За энэ бидний ярилцлаганд би нэг зүйлийг дурдмаар байгаа. Одоо Дэлгэр Жаргал доктор Үлзий баяр докторыг одоо яагаад би энд авчирсан бэ гэхээр саяхан Монголын түүхийн эртний түүхийн 5 бот гэж гарлаа. Та нар бол одоо тэр зарим ботуудынх нь одоо зохиогчд болсон. Тэгээ энэ номыг бол одоо үзэгчид их сонирхож байна. Өөрөлдөл одоо эртний түүхээр шинчилсэн үеийн түүхийн ийм сайхан 5 бот гарч гинэ хаанаас олж авах уу энэ төр гэдээ байгаа. Тэгэхээр энэ 5 бот бол Монголын түүхийн сүүлийн үеийн онол судалгаа баримтын нэлээд шин зүйлүүдийг тусгасан гэсэн. Тэгэхээр энд ямар одоо зүйлүүдийг бий болгов, эртний түүхийг одоо өмнө үзэжсэнс юуг нь одоо өөрчлөв, юун шинэ баримтуудаар одоо нотлогдож, ямар саналуудыг дэвшүүлэх гэдэг талаар яхан давтаад ярих гэж бодож байна. Тэгэхээр Монгол судлалын үндэсний зөвлөл ерөнхийлөгчийн таман ганцрын дэмжлэгээр Монгол Улсын их сургуулийн түүхийн тейхэн дээр энэ 5 ботыг бичиж сая нээлттэй хийжээ. Өргөө олны хүртэл болголоо. Тэгээ энэ бол яг хаа эртний улсуудын түүхийг ингэж олон батар бичих гэдэг бол биднээс мөрөөдөл байсан юм л да. Тийм. Яг хаа төсөл бол харьцангуй богино хугацаанд хэрэгжсэн боловч судалгаа нь үндсэндээ бидний нэг мэдээд судлаач нар бол 20 жилийн судалгааны үр дүнтэй ийш оруулж өгч байгаа. Ийм судалгааны ажил гэж ойлгож болох юм. 5 бот зохиол бол өөрөө нэгдмэл нэг цогц бүтээлийн хувьд бол нэгдмэл нэг концепцээр бичигдсэн. Зохиогч нар мэдээж өөр байгаа. Тэгэхээр зохиол суурал ийм бүтээл бичихэд хамгийн гол зүйл бол концепц, үзэл баримтлал боловсруулах гэж. Тийм учраас зохиогч нар бол хоорондоо яриад үзэл баримтлалаа боловсруулад
Тэгээ дараа нь одоо чинь бүлэг зүйлүүдээ одоо өөрөөр номын одоо агуулгыг гаргадаг тий. Тэгээ дараа нь бүлэг зүйлүүдээ хувааж аваад ямар асуудлыг ямар концепцээр ямар үзэл баримтлаар бичих үү гэдгээ тохироод тэгээд бичигдсэн зохиол. Тийм учраас энийг бол нэг цогц бүтээл гэж тий тэгж яриад байгаа ийм агуулгатай. За хоёрдугаар зохиол дээр бол энэ таван бот дээр бол арга зүйн хувьд нэлээд шинэлэг арга зүйн сүүлийн үеийн судалгааны онол арга зүйн шинэлэг хандлагыг энэ зөвхөн Монголын түүхэн шинжилгээ ухаанд төдийгүй дэлхийн түүхэн шинжилгээ ухаанд гарч байгаа арга зүйн шинэлэг хандлагыг тусгах гэж бас оролцсон тийм. Ялангуяа одоо нүүдэлчдийн түүхийг бол тэр нь гаднад нэлээд бичдэг зэрлэг бүдүүлэг тийм. Соёлгүй дайнч байлдаг одоо тэгээ юу гэдгийг өөрсдөө үзлээ. Тий өөрсдөө евроцентризм гэж нэрлэдэг юм да. Суурийн иргэншлийг Европ төвд үзлээ юм да. Суурийн иргэншлийг бол мүлжиж одоо шулж дээрэмдэж амьдардаг нийгэм шахуу. Тиймэрхүү ойлголтод хүчтэй байдаг. Тэгэхээр тэрийг одоо өвөө юм аа. Үндсэндээ энэ зохиол бол нэлээд тийм Монгол төвтэй бичигдсэн гэдэг юм уу те. Арга зүйн хувьд бол бид нар бол 90 он хүртэл бол зөвлөлтийн нөлөө хүчтэй эсэсч марксизмыг дагаж байх зохиол байсан тийм. Өөрөөр хэлбэл он арга зүйн бол зөвлөлтийн боловсруулах орнд арга зүгээр бичиж ирсэн. 90 оноос хойш дөрөндийн одоо хувьслын онд гэж нэрлэдэг байгаа тэр уламжлалт онол хүчтэй нэвтэрч бас тэрийг дагаж нөлөө бичсэн. Тэгээ одоо бол бас бид нар бас өөрсдийн гэсэн тэр одоо дэлхийн шинжилгээ ухааны онол арга зүйн шилдэг уламжлал дээр өөрсдийн бас юмыг нэмээд өөрсдийн гэсэн Монгол төвтэй тийм түүхчлэгийн уламжлалыг Монголд бол үүсгэх шаардлага байна гэдэг үгнээс тиймэрхүү зүйл хийх гэж оролцсон юм да. Түүхэн үзэл хандлагыг сэргээж байгаа хэрэг үстэй. Одоо чинь 13 дугаар зуунд бол Монгол төвд түүхийн бичлэг бол мэдээж ойлгомжтой. Том байсан тийм ээ. Тэр чинь мэдээж шүү дээ. Тэр судрын чуулган гэдэг чинь ерөөсөө дэлхийн түүх бол Юан Ши ч юм бол ерөөсөө Монгол төвтэй бичлэгч шүү. Живэний энэ гэдэг юм да тийм ээ. Агуу тийм. Ерөөсөө дэлхийн түүх гэдэг чинь Монголын түүх л байсан юм чи. 13 дугаар зууны бодлогоч тодорхойлж байна. Тэгээ ер нь бол тэгээд аль ард түмэн хүчтэй байна, аль иргэншил хүчтэй байна. Тэр ер нь тэгээд өөрийнхөө түүхийг өөрийнхөө төвтэй түүх хүчээд идэг юм байна л да. Одоо Европын одоо Европын иргэншил хүчтэй байгаа учраас тэр иргэншил одоо төвтэй. Яг хятад бол хятад төвтэй угаасаа хятад төвд үзэлгээ бүр алдартай тийм үзэлтэй байна. Тийм учраас бид нэр бол бас нэг жоохон дандаа бусдыг дуурайж бичнэ гэж юу аах вэ? Иймэрхүү байдлаар байсан. Тэгээ манай энэ бүтээлд бол Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаач, шинжилгээ ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, шүтээсийн бас зарим судлаач гэх тээ. Гол төв байгууллагууд оролцоод тэгээд одоо манай Батцэрэн байна. Шинжилгээ ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн ахлах ажилтан бас ахалж бичсэн гэдэг юм да. Энд чинь хүн нэгдүгээр бүтэн. Сяан би хоёрдугаар бүтэн. За энэ хоёр бүтээг би үндсэндээ хариуцсан. Гуравдугаар бүтэг манай үлдсэн хоёр. Дөрөвдүгээр бүтэг төрөг өгөрөг үлдсэн хоёр. Батцэрэн. За тавдугаар бүтэг нэлээ олон автортай, 3 автортай. Батцэрэн байна, манай Чин зэрэг, Жигмэд дэрж гэх тийм. За сүүлийн үед энэ номын талаар их яригдаад байгаа юм. Одоо ялангуяа сэхвэднүүдийн дотор одоо энэ 5 бүтээг олж авах юмсан гэж. Тэгэхээр миний хувьд л одоо тэр бүтээг ингээд харахлаа зэрэг Үлжээ хоёр чинь Жужааны доктор үтсэн шүү дээ. Тэгэхээр Жужааны баримт Монголд ер нь их ховор тийм ээ. Одоо ер нь гэхдээ яг археологийн баримт бол ховор. Тэгэхээр энэ дээр ямар шинэлэг санаа энэ одоо ботод оров, шин мэдээллүүд ямар зүйл ашиглав, юугаараа одоо илүү их дэвшилтэй болваа энэ одоо Монголын эрт үеийн улсын түүхийг бичгээд. Ер нь эртний түүх маань өөрөө тийм ээ. Судлагдахынхаа хувьд их өргөн. Жишээлбэл энэ дотор сая Дэлгэр Жаргал доктор хэллээ. Одоо аж ахуйн түүх байна. Монголчуудын соёлын түүх. Тэрэн дотроо угсаа гарвалыг хүнддэг. За дээрэс нь археологч ордог. Улс төрийн түүх, ер нь төр ёсны боломжил бүх зүйл өөрөөр хэлэх юм бол их Монгол улс байгуулагдах үед одоо тэр төр ёсны янз бүрийн тэр одоо том институтууд бий болж штэ. Тэр бол оргуу хосоос гарсан юм биш. Аль тэр одоо хүннүүгийн үеэс эхлээл боломжлогдож явсаар байгаад их Монголын улсын үед ирж байгаа байхгүй. Үүний нэг тодорхой жишээ гэх юм уу нэг олон жишээ бий л дээ. Тэрний нэг жишээ болгож хэлэхдээ бол агуу Чингис хааны маань цолны нэрийн хувьд бас энд бас нэг зүгээр энэгээр нэг жишээ хэлэхэд бас тайлбарлаж болох юм шиг байгаа. Тэгэхээр Чингис цолын нэрийн талаар бол олон янзын тайлбар байна л да. Жишээлх юм бол нөгөө Дорж Банзаровын бичсэн 1850-аад оны үед нэг бурайдуудын дунд бөөм өргөлийн дуудлага нь хажир Чингис тэнгэр гээд дуудлага гардаг. Тэгэхээр энэ бол нөгөө бөөгийн тэнгэрийн дуудлага юм аа гэдэг нэг тийм нэг концепт байд. За мөн одоо Тэнгис төргийн одоо Тэнгис далай гэдэг үгнээс гаралтай гэж нэг тайлбарлах хандлага байна. За энэ жишээлх юм бол тэр Цэрэн Содонгой бол энэ талаар нэлээд шүүмжлэлтэй ханддаг л да. Өөрөөр хэлбэл тэр 29 настай одоо Чингис хааныг хаан ширээ сууж явах үед
Хэдэн Монгол аймагуудыг л одоо нэгдэх эхлэлийн төдий биш. Тэр үед бүхлүүт одоо далаа тэнгисийг төлөөлж ингэж нэрлэх нь бас юу тий боломжтой эр болоо гэсэн маягийн. За мөн хил зүүн үүднээс авч үзэхэд Т гээгүүлэг чэгээр сэлгдэг. Гэхдээ тэр нь ард одоо И авиатай байж Т юм уу Чи хоорондоо сэлгдэг тийм юу байна л да. Одоо жишээл ачаа гэдэг тий гэх мэт ингэ сэлгдэг зүй тогтол байна. Гэтэл энэ дээр бол чэгийн ард одоо тэр тэнгис гэдэг Э маань Игээр ингэ сэлгэх боломжгүй хэл зүйн хувьд бол тэгэхээр зөв иймэрхүү одоо шөмжлөл ингээд яах зүйлүүд байна л да. Тэгэхээр шинээр одоо бид нар юу гэж үзэх вэ гэхээр зэрэг энэ цолны агуулга нь бүр эрт үед бүр хүннэг үед одоо тэр Сианван гэдэг одоо баруун зүүн Сианван гэдэг хүннүү хэлээр бол Дүциван гэдэг. Энэ эндээс ихлэ поливеленк бол энийг бол тэ поливеленк бол энийг бол тэр өмнөх тэр төргийн тэгин цолны өмнөх хэлбэр гэж үзсэн байдгийг. За тэгээ тэрний дараа Таба Сиамын одоо Таба нарын дунд ч байна, Жужааны дунд байна. Энэ нэрвэл чигэн гэдэг хэлбэрээр байна. Чаган чигэн гэдгийг чигэн хэлбэрээр байна. Энэ чигэн бол түргүүд авахтаа энэ хатуурвал энийг бол тэгэн гэж гарч ирж байгаа. Энэ бол түргүүдийн дунд шинээр гарч ирж байгаа юм биш. Өмнөх бүр хүннүгээс үеэс эхлээд одоо уламжлагдж ирсэн юм нэг хан үгийн одоо тийм ээ тийм нэг цол юм аа гэж хангууд өгж байгаа тийм цол тэгэн гэдэг. Тий, тэгэн гэдэг маань. Одоо жишээлбэл тэр Дөрприйн судалгаагаар бол төргийн одоо тэгнийг судлаад энэ тэгэн бол тэр хан болдгүй. Зүгээр тэр одоо нэг ахмад хан хүүдэд зориулж олгодог тэгэн гэдэг юм нэг хэлбэр байна. Жономай яг үнэ. За тэгээд юун дээр Гяданд бол энд бол бас хэвээрээ байна. Дуунтлын ген судраад Т ингээд тэгэн гэдгийн Т ингээд. Тэгэхээр ингэж уламжлагдж ирсэн энэ цолны нэрийг тэр одоо Чингис хаанд өгөхдөө одоо Тэмүүжинд өгөхдөө тийм ээ хөгжөө бөөгийн өгсөн нэр гэдэг байгаа шүү дээ. Судрагч удааны мэдээгээр бол Чингис гэдэг нэрийг өгөх цолыг хайрлахтаа бол тэгэхээр энэ өмнөх уламжлалаа бодоод тэр чигэн за чигнийг бол манайхан бол ер нь цагаан гэж тайлбарлаж байгаа. Ер нь цагаан цагийн эртний хэлбэр цагаан чигэн гэж. Одоо энийг бол манай юу Олдбаатар бол маш өнөвчлөлтэй сайхан тайлбарсан байгаа л да. Тэгэхээр энэ бол ерөөсө цагаан гэсэн эртний нэр. Тэгээ энийг нөгөө олон тоон дээр ис давгар залгаад одоо тэгээ цагааны цагаан. Үүнтэй ойролцоо бас тайлбар бий. Аргашид дадын тайлбарлахтай бол чин гэдэг одоо шудраг үнэн гэдгийн чингийн ард инс тавиад эндээс Чингис бий болсон юм аа гэж тайлбарсан. Түүн лүгэ яг нь тэр чаган чигний ард ис олон тооны исийг тавиад Жигэнс гэдэг нэг нэр томьёо гарсан. Энэ маань Чингис гэдэг одоо энэ цолны одоо цагааны цагаан, ариуны ариун гэсэн утгатай юм аа гэж. Тэр танихаар бол Чингис хааны нэр бол цагааны цагаан гэсэн утгатай, Жигэнс гэсэн утгатай. Эртний өг одоо чинь монголчууд буюу хүнүүгийн үеэс гаргалтай үгийн холбоо буюу цолны нэр тийм ээ. Цолны нэр ингэж уламжилсан байж болох юм а гэсэн санал байж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Одоо эхлээд үзэгчид нэг юм хэлмээр байгаа. Жужаан ер нь бид нар одоо Жужаан гэхдээ нэг тийм түүх үзээгүй хүн бол нэг тийм хятад нэр сонслоод байна шүү дээ. Тэгэхээр энэ нэр ямар очиртай? Дээр нь бол хэдийн үед байж исэн монголчуудын өвөг гэж үзээд байгаа вэ гэдгээс хэлсэн дээр байгаа. За тийм. За тэгэхээр тэр хятад сурвалж дээр бол Табагийн тэр Левэн үе гэж ярьдаг. Левэн үе гэдэг нь 250-аас 70-аад оны орчим Левэн үеийн сүүлээр гэж. Тэгэхээр чинь одоогоос 1800 жилийн өмнө. Тий, 200-аад оны сүүл үеэр тэр тонуул дээрэм хийж явсан тэр одоо Табагийн цэргүүд нэг ийм нэг нэр усаа мартсан нэг боолыг барьсан гэж байна. Яг энэ боол гэдэг бол бас бид нар одоо шууд утгаарууд ойлгоход бол болохгүй тийм яг боолтой энгийн. Тэгэхээр энэ юуны нэр нь яг хөө гэхээр зэрэг одоо В улсын судрын мэдээгээр за энэ хэний таскны орчуулгаар бол тэр хөмсгнөөс өсөн дээшээ ургаж ингэж ургасан тийм нэг хүн гээд. Бичвэрэн болохоор зэрэг хөмсгөө хүртэл ургасан. За ямар ч тийм нэг хүнийг барьсан байгаа. Тэрний яг нэр нь бол болохоор зэрэг юу марцуулсан Мөглэ гэж нэр өгсөн байна. Мөглэ гэдэг нь бол одоо мухар толгойтой одоо мухар халзан мөглөн гэсэн монгол үг гэж олон судлаач тайлбарладаг л да. Тэгэхээр зэрэг эндээс энэ хүн тэр В улсын цэргүүд баригдаж аль паажгаад тэгээд цэргийн дуудлагаас хоцроод тэгээ нэг цаазаар агуулах тийм ялан туулсан байна. Тэгээд нөхөр тэндээс дутааж одоо хойшоо их говь руу одоо говь арлуу ингэж явж ингэж
бусад одоо дагаж ирсэн хүмүүсээ хураагаад ингээд тэгээ нэг өөрийн гэсэн тийм нэг юу байгуулж одоо хүрээг бий болгоод тэгээд тэр одоо өндөр тэрэгтийн нэг чүнтүүл ингээд хүрээг түшиж ингэж бий болсон байгаа. Тэгэхээр эндээс эхлээд одоо нөгөө жужааны өвөг дээцийг бол бий боллоо гэж одоо үздэг. За тэгээд тэр тэгээ Монголын хүү чаруугаан үед одоо чарууга үед бол хүрээ олонтой болоод ингээд өөрийнхөө нэрийг жужаан гэж нэрийсэн байна. Хин одоо чарууга өөрсдөө юу гэдэг. Тэгэхээр энэ жужаан гэдэг нэрийн тухай бол бас олон сонин одоо тайлбар бий л дээ. За тэгэхээр энийг жужаан гэсний дараа тэр Вэ улсын одоо тэр нэрийг өөрчлөөд одоо тарианы үттэй одоо төстэй учраас одоо нөгөө гөрвөлждэг одоо тийм Жовжаан гэсэн тийм дуудлагаар сольж ингэж нэр доромжилсан маягаар болгож өгч байгаа. Тэгэхээр зэрэг энэ нэг талаас юу гэлж ийнө вэ гэхээр зэрэг жужаанчууд албан ёсоор бий болсныг тийм ээ жужаан ус албан ёсоор байгуулагдсныг тэр Вэгийнх нь бас хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Нэрийг доромжилж хэлнэ гэдэг нь бол нэгэсэндээ бас чи тусдаа бас улс бий болсон гэдгийг бас илэрхийлж байгаа л үү. За тэгээд тэрний хэлбэр яг за тарианы өвт гэдэг за хамгийн гол сонирхолтой тайлбар бол манай Сүхбаатар багшийн тайлбар байгаа. Энэ Жовжаан гэдэг энэ ханз маань өөрөө Монголын Нярон гэдэг үгтэй холбогдно. Энэ нь Нярон гэсэн үг мөн гэж. Өөрөөр хэлбэл тэр Руран гэдэг юм тий. Тэгээд энийг Алангоогийн ихтэй домогтой тайлбарлаа. Энэ бол язгуурын монголчууд гэсэн нэг тийм тайлбар хийж байгаа. За мөн Калштогныгоо ойролцоо дуудлагаар энэ нэг бол нөхөр улс гэж одоо Ророныг бол нөхөр гэсэн ингэж бас дуудаж байна. За ханц зүрэнгой мөн зузаагаан улс тий одоо улам зузаарж бэлчгийг бэлэгдэж ингэж зузаагаан гэсэн нэр өгсөн хэмээр ингэж тайлбарлаж байгаа л да нэрийнхээ хувьд бол тэгээ ер нь жужаанчуудын угсаа гаргуулын хувьд бол түрүүнд би хэлсэн тэгээ энэ төр үргэлжлүүлж хэлэхдээ бас үйл явдал маш хурдтай тэгж өрнөж байгаа. За миний ойлгож байгаагаар бол тэр урд одоо Тобой улс байгуулагдаад одоо 386 онд Тобой улс байгуулагдаад өөрсдийнхөө тэр ижил угсааны одоо муян нарыг нэгтгэж ер нь одоо омордын 5 бүдүүлгийн 16 улсыг нэгтгэж ингэж Дайван улс гэж байгуулж байх үед тэр үед тэр 60 хаан одоо их говийг гатлаж одоо өнөөгийн Монгол нутг руу маш том тийм нүүдэл хийсэн тийм баримтууд байгаа л да. 60 хааныг нааш орж ирэхээс өмнө 10 жилийн өмнө 382 онд билүү. Тэр Тобагийн хаадууд нааш нэлээд өргөн үрээний товтлогооч тэр өндөр тэрэгтнүүдийг дээрэмдсэн байдаг. Тэгээ өндөр тэрэгтэн аймагуудыг товтлоод олон тооны хүн малыг олзлоод буцахтаа тэр байтугай хээрийн зэрлэг амьтдыг хүртэл одоо 700 мод газрын хэмжээтэй тийм одоо 300 гаруй километр одоо ойлгохоор бол ав зохиож. Тий. Ав зохиох биш ингээд нэгс нэг туугаад ингээд бүр ингээд авч авсан тийм өөрөөр хэлбэл үргээл хийж нутг руугаа дууж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ийм их тэгээд тэр авчирсан одоо олзолж аваачсан тэр өндөр тэрэгтнүүдийг одоо өөрсдийн цэрэг аримд ийсвэж нөгөө тэр юуны эсрэг нөгөө буюунуудын эсрэг байлдуулж байсан тэр баримтууд бий л дээ. Тэгэхээр зэрэг энд эзэм нэгсэндээ харьцангуй хүчтэй байсан өндөр тэрэгтнүүдийн одоо улс төр юуны нөлөө сулгарсан байсан үе байхгүй 61 орж ирэх үед хүчтэй эсрүүцэл үзүүлэх хэмжээний тийм юунд хараахан хүрээгүй байсан болтой юм шиг. Тэгээд 60 хааны үед орж ирэхэд бас хүнүүгийн үлдэгдэл хүрээ гэж одоо бүр нэлээд баян гэдэг одоо тэр Жабайци гэдэг хүрээний тухай сурвалжид байдаг. Тэгэхээр зэрэг энэ хүрээг мөн байлдан дагуулсны дараа маш их одоо тэр жужаан улсын хүчин зузаараад өргөн бодом нутагтаа боллоо гэж одоо сурвалжид бий л дээ. Тэгээд ер нь эндээс эхлээд улсын бүрэлдэхүүнд бол 61 дагаж ирсэн дунхуу гаралтай өөрөөр хэлбэл Сямби тэг угсаа гаргуулын хувьд бол Тобо Сямбитай ойролцоо тийм угсааны бүлгүүд байж байна. Мөн өндөр тэрэгтэн мэтийн түрэг гарлын мөн хүнүүг угсааны одоо хүнүү гаралтай ус аймагуд энд байна. Тэгэхээр зэрэг энэ нэг улсын дээвэр дор одоо ийм томох угсаатай бүлгүүдийг нэгсэндээ нэгтгэж гарч ирж байгаа юм л да. Жужаан улс. Тий. Энэ одоо хүнийгээс хойших тэр Жужаан Сямби гэдэг улсууд ийг одоо Монгол гарвалтай юм аа.
Энэ монголчуудын энд л амьдарч байсан одоо нүүлжтэй юу юм а гэдэг нотолдог баталгаатай зүйл өссөн юу байдгүй. Ер нь бол судлаачид бол Дунхуугаас бол Дунхуу чинь гол хоёр салаатай. Нэг нь Сиамби, нөгөөх нь Ухаан. Тэгээ Ухаан Сиамби нарын тэгээс хожим ус байгуулагдав хүчирхчээд байсан. Уучлаарай. Загсаад нэг юм асууж мараа байгаа. Одоо энэ үзэгчдүүд нэг ойлгохдохгүй юм байна. Дунхуу, Ухаан гэдэг ингээд дандаа нэг хятад нэр шиг юм яваад байна тийм ээ. Энэ болвол хятадын гадна талд умард нь байж исэн Монгол аймагуудыг л хятадууд нэрлсэн учраас л бидний юм хятад нэр хэрлээд байгаа тийм ээ. Түүнээс тэд нар өөрсдөө яаж нэрлэжсэн нэр байдгүй юу? Баггүй сурвалжийн юу байх вэ? За. Сурвалжийн зүйл хятад учраас Ухаан гэж ярих юм бол Монгол авг аймагуудын л өөр нэр юм аа гэж. Өөрөөр хэлбэл хүнүүтэй зэрэгцээ мандсан нэгэн том улс бол Дунхуу байхгүй. Хүнүү Дунхуу хоёр зэрэгч зорсож жагаад модон шоныг хүчирхчээд Дунхууг эзэлээд авсан ба. Дунхуу модон шоныг зохигдоод зүхтаахта хоёр хуваагдсан гэж. Нэг нь бол Сиамби, нөгөөх нь Ухаан. Хоёр хуваагдсан тийм. Тэгээд хүнүүгэн бүрэлдэхүүнд байж байхгүй. Хүнүүнээр хүчиж сулраад ирэх үед Сиамби нар хүчирхчиж хүнүүгийн зүүн гарт байж байгаа тэрийг товтлоод хүнүүг уугуун нутгийг эзэлж авсан. Тэгээд улсаа байгуулахгүй. Тэгээд улс байгуулсан хамгийн хүчирхэн мэдээ Таншихоо юу гэ тийм. Сиамбийн хүнүүгэн хуучин бүх газар нутгийг эзэлж аваад гэж байгаа ш. Хойшоо дэнлэний хүртэлх газар нутгийг эзэлж аваад томоохон эзэнт гүрэн байгуулсан. Гэвч Сиамбийн тэр эзэнт гүрэн бол бас нэг удаан оршин тогтноогүй. 156 онд байгуулагдаад 235 оны үед үндсэндээ задарч байгаа. Тэгээд задраа тэр олон задрахтаа Сиамби нар бол олон улс болж задрахгүй юу. За тэр олон улсуудаас нэлийн хэсгнүүд урагшаага нүдлээ цагаан хармыг даваад энэ үед нөгөө хятадд ч хоорондоо байлдаан болоод бас нэгдсэн улс байхгүй задарсан байсан үед налимдуулж урагшаа ороод тэгээд умар хятад нойрхож за тэрийг бол хятадын төв хүчлэгт албаасаар бол 5 бүдүүлгийн тэр үлзээр хэлээд байсан нэ 5 бүдүүлгийн 16 улс. 5 бүдүүлэг гэдэг нь одоо хүннүү Сиамби этрийг гэж хэлж байгаа шүү дээ. Нүдэлчдэг хэлээд байгаа. За тэд нэр бол 16 улс гэжтэй эн чинь баг 30-40 улс байгуулагдсан шиг. За тэрний бол нэг 10 орчим улс нь бол Сиамби нарын байгуулсан улс. 3 нь бол Өмнөд Хүнүүг ухсааны улс байгуулагдсан. Тэгээ хоорондоо 304 оноос ахуулаад 439 он хамгийн сүүлд Тобо нар чинь тэр Табгач гэдэг байгаа шүү дээ. Табгач буюу Тобо буюу тэр Табгач чинь Умард бай гэдэг улсыг байгуулснараа бол тэр 5 бүдүүлгийн 16 улс үе тэр олон 100 гаруй жил бүргэлжсэн байлдаан зогсож байгаа байхгүй. Умард гэтэг нэгтгэж байгаа. За одоогийн Чинхай буюу Хөхнуур хаваар төвлөрсөн Түүхэн гэж улс байсан. За одоогийн яг Монгол улсын нутгаар төвлөрсөн бол Жужаа ингээд Монгол ухсааны 3 улс энд зэрэгч оршихгүй юу. Бид нэр энийг бол нөгөө Сиамбийн дараа Жужаан байгуулагдсан гэж бодоод Хүнүү гэж улс байсан дараа нь Сиамби байсан тэрний дараа Жужаан байсан гэж бодоод байдаг боловч Жужаан задраал үндсэндээ 3 улс болцсон юм аа. Тэр 3 улсын үеийн тэмцгээр бол Сиамбийн үеийг үргэлжлээл яваад байгаа гэж би бодоод байгаа. Тийм учраас Сиамбийн үе гэдэг бол нийтийн тооллын 2 дугаар зуунаас ахуулаад Хүнүүгийн дараас ахуулаад тэгээ 6 дугаар зуун зарим одоо Түүхэн бүрүү 7 дугаар зуун буюу 663 он хүртэл оршин тогтносон. Энэ хүртэлх үе бол Сиамбийн үе л дээ. Ийм том үе байхгүй. Сиамбийн үе тийм том. Бид нар бол тийм л концепт хэрэгжсэн. Тийм учраас саяны 5 батд тухайлбал тэр Сиамби умард хятад байгуулагдсан тэр олон Сиамби улсуудын түүхийг үндсэнд тусгаалan бүлэг болгож бичсэн. Бид бол тэрийг нэг жоохон дурдаал өнгөрчдөг харьцангуй баг судлагдсан. Умард бай улсыг ч одоо бол хятад өөрсдийн улс гэл ингээл хичээл тий. Тэгэл хятадын улсын бүрэлдэхүүнд ороод ингээл явцдаг. Тийм л юм. Тийм учраас энэ бол нэгэнд нүүдэлчдийн Сиамби нарын байгуулсан учраас зэрэг тодорхойлж. Мэдээ Сиамби нарыг Монгол гаралтай гэдгийг бол үндсэндээ дэлхийд үндсэндээ хүлээн зөвшөөрсөн. Маргаан бол харьцангуй бага болсон. Юу гэдэг санал байгаа ч гэсэн дийлийг судлаачид бол энэ монголчууд өвөг монгол хэлтэн улс байсан гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Тухайлбал тэр нэг дуу хүртэл байж штэ. Тэр моюун гэж түрүү яриад байгаа. Манай Өлзөөр яриад байна. Тэр моюун чинь бол яасан байгаа. Ах トゥ хоёр Төгөхүүн моюун хаа гэж хоёр ах トゥ хоёр байжгаад азарганы цэлдон зодолтооноос болоод хоорондоо муудалцаад тэгээд одоо ахыгаа хол явахгүй ойрхон байснаас таны азаргач миний азаргыг барилаа гэд. Тэнд нь омдоод ах нь бол баруун тийш нүүж яваад Чинхай Хөхнүүр хурс уурсан гэж. Тэгээ моюунхоо бол хожим их гимшиж ахыгаа дурсан санаад дуу зохиосон. Тэр нь л одоо агын дуу гэж тий. Өөр лахаа гэдэг юм л яг л үндэ. Энэ бол ах гэсэн монгол үг ээ гэдэг тий. Хүмүүс бол энэ ахын дуу гэж тий. Утгаар нь бол ах гэсэн утгатай гэдэг дууны үг нь бол агаа гэж байгаа маа гэдэг. Тэгэхээр бол Сиамбийн үеийн дуу байна. Сиамбийн үеийн дуу. Тэгээд тэр дууныхын шүлэг мүлэг байна л да. Тэр ахыгаа дурсан саналаа гэдэг. Хожим их гунигэлж их тэр дууг их дуулдаг байсан гэж та суулж хэлж үлдсэн байх жишээ. За Тобо вэг бол одоо Сиамби хэлтэй байсан гэдгийг судлаачид баталсан.
Тэр яаж утсан гэхээр Тобо нарын номын 14 номын нэрс Сүү улсын судар тэмдэглэгдэж үлдсэн. Тэр дотор Сямби 10 номын нэр байна. Тэр номын нэр дотор бол Сямби тийм одоо төрийн захиа зарлаг Сямби хэлээр. Төрийн захиа зарлаг төрийн хэлээр. Ийм байдлаар Сямби хэлээр гэсэн одоо Сямби хэлний ном ч бий. Сямбитай холбоотой 4-5 номын нэр гарч байгаа. Тэрийг судлаачид үзээд төрийн хэл гэж яриад байгаа. Гови гэж юм л да. Төрийн хэл Сямби хэл хоёр бол нэг хэл юм аа. Өөрөөр хэлбэл Сямби хэл бол Тобогийн буюу Думардуй улсын аль бисний хэл байсан. Гэдгийг нь тэрээр баталдаг юм л. Сямбиг Монголтой гаруултаа гэж баталсан учраас энэ Монгол хэл. Тийм Монгол хэл бол. Тэгэхээр өвөг Монгол хэл бол одоо тэр үеийн улсын хэл байсан л гэсэн үг шүү дээ, тийм. Тэгээд яг хуу олон одоо оноос нэрүүд байна л да. Тэр олон оноос нэрүүд дотор бол одоо хаадын одоо хаад ноёд төшмөдийн цол газар усны нэр гэл олон юм дээр л хүмүүс л энэ бол Монгол үг байсан байна гэдэг одоо тийм ээ. Одоо баталсан тийм одоо Сямбийн баталгааны зүйлүүд олон. Тэгээд Дунхуугийн угсаа гаралч хойшоо ингээд нэг үргэлжлээд ингээд маш тодорхой бичигдсэн байхгүй. Хүннүг бол илүү их тодорхой бичигдсэн. Тэгэхээр энэ дээр нэг юм асууж болох одоо жишээ нь Үлзий баяр доктор юу гэж бодож байна. Энэ төрөг гарвалт нь хүннүг бол төрөг Монгол гарвалтнууд байсан юм аа гэж ингэж үзэж ирсэн тийм ээ. За сая энэ түүхээр бол Сямби Жужаан гэдэг Монголын тэр Монгол гарвалт улсуудын үлдэгдэл дарахад бол ингээд оршоод байсан их тодорхой байна гэдгийг хэлхийн холбоогийн таслахгүй энэ түүхийг шинэ бичлэг хийхэд ер нь одоо төргүүдийн түүх төргүүд хэдийн үеэс Монголд орж ирсэн эсвэл зэрэгцээд оршоод байсан юм уу? Тэр төргийн улсууд гэдэг ч одоо ер нь энд ямар байр суурьтайгаар одоо тэмдэглэгдвэ? Энэ 5 батид. За тэгэхээр сая түрүүнд хэллээ энэ 60 хааны одоо говь зүйлийг Монгол нутагт орж ирсэн энэ үйл явц бол угсаатны бас нэг томоохон ийм хөдөлгөөнд бол бас оруулсан юм их нүүдэл болсон юм шиг байна. За тэгэхээр энэ нэг дээвэр дор орсон энэ угсаатны одоо засгийн эрх юм одоо хаанчлалын нэг одоо угсаа нөгөөгөр солигдсон юм үйл явц бол бас л доо. Гэхдээ яг үндсэн тэр ургийн бол тэр Юцлээ буюу одоо Монголын ургийнхан бол явж байна. Ах дүү нарын хооронд л одоо авга талын хооронд л одоо хаашир солигдож байгаа хгүй. Тэгэхээр энэ бол 410 оны үе тэр татар хааны одоо сурвалжид бол татар гэж нэрлэгдсэн Даатан хааны энэ үеэс ихтэй. Тэгэхээр зэрэг энэ Даатан хаан буюу одоо тэр 60-ны угсааны тэр бүлүүчэн нарын хооронд ийм томоохон зөрчил болж ингээд татар нэгэд ялж нэгсэндээ хаан ширэг авч байгаа хгүй. Тэгэхээр тэр татар өөрөө хэн байсан юм бэ гэхээр тэр сурвалж тэмдэглэлээс татарын эцгийн тэр бүхүүн нэгэд тэр бол баруун зүгийн тусгай хүрээнүүдийг захирагч байсан гэж. Тэгэхээр тэр баруун зүгийн тусгай хүрээнүүд бол магадгүй хүннүү гаралтай хүннүүгийн үлдэц аймагуд байх болцоотой. Тэгэхээр зэрэг энэ татар бол өөрөө ард түмнийхээ итгэлийг олж авсан одоо дэмжлэгтэйгээр хаан ширийн суусан гэж сурвалж төвөр тодорхой байдаг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол татар бол нэг одоо легитим чанар бол өндөртэй тийм хүн байсан гэж. Тэгэхээр зэрэг татарын дараа яах вэ гэхээр зэрэг үйл явц тэр сурвалжд бол одоо 60 болон түүний дараах хаадын өргөөний байрлал бол одоо тэр одоогийн Гансуугаас хойшоо тэр торгон замдаа ойролцоо тийм Дунхаан авчаа. Тий, Дунхаан яг үнэ тэр авчаа байсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр дараа нь одоо 10 жилийн дараа Вэ улсын зэрэг татарын эсрэг одоо дайдахад татарын өргөө хэрлэнд ирсэн байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг баруунаас зүүн тийш одоо улс төрийн төвбөл солигдож нэгэсэндээ татарын хаанчлалын үед бол нүүсэн байна гэсэн тий. Тэгэхээр энд нэг зүйл хэлэхэд бол энэ хооронд тэр Дунхуу гаралтай одоо жишээлбэл тэр 61 дагаж ирсэн гэж хэлж болохоор энэ монголчууд татарынхандаа ихэд ялагдаж ингээд магадгүй зүүнчилж одоо нэг эргэн нүуний үйл явцыг эндээс эхлүүлсэн байх болцоотой гэж бодоод байгаа. Тэгэхээр дараа нь гарч ирсэн түргүүдийг бол тэр Омрдлын улсыг байлдан дагуулах үедээ хэн татар хаан дагуулж ирж тэр Ашаанагийн тэр 500 өрхийг дагуулж ирж төмөрчин төмрийн үйл эрхлүүлэхээр алтай даваач ингэж төмрийн үйл эрхлүүлж одоо өөрсдийнхөө одоо төмрийн хэрэгцээг хангуулахын тулд тэгээ биш тэр дүргүүдийг авч ирж байгаа байхгүй. Төмөрчин боол гэж бүр тий. За тэгээд энэ дараа нь тэр улс байгуулсан одоо түргүүдийн
үлдээс өрөөний бичгтэй. Тэр татар 2 янзын татар бичигдэж байгаа. Отууц татар, нөгөөх нь тогоос татар буюу 9 татар гэж. Тэгэхээр отууц татар буюу тэр 30 татар нь анх тэр 552 он Түргийн Түмэн хааныг нас барахад одоо тэр эмгэнэлд нь одоо ирсэн хүрээнүүдийн нэг нь отууц татар гэж тэмдэгтэй. 30 татаруудыг тэмдэгсэн байдаг байхгүй. Гэхдээ тухайн үед бол Жужаан ус өөрөө мөхөөгүй байсан үе. 553 оны үед. За тэгээд эндээс юу гэж хэлэх вэ гэхээр бид бодохдоо тэр зүүн тийш шахагдсан нөгөө Дунхуу угсааны монголчуудын одоо 30 татар гэж нэрлэж байсан байх болцоотой юм аа. Харин үндсэн одоо нөгөө татарын иргэдийг бол 9 татар гэж ялгаад тэгээ ер нь сурвалж дээр бол Жужааны нөгөө нэр нь татар гэж нэрлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ татар хаан ширээ сууснаас хойш хятад сурвалж дээр ингэж нэг улсын нэрийг 2 янзаар нэг нь Жужаан нөгөөх нь зэрэгцүүлж татар гэж нэрлсэн. Тий. Тэгэхээр зэрэг ийм зүйл бий. Харин төргүүдийн улс төр түүхийн талаар бол манай энэ таван бодит бол манай урлагийн эрдэнэ жилийн ажил доктор Батчуран бичсэн байгаа. Батчуран энэ төргийн төрөг ер нь өндөр төрөгтнүүдийн гарал үүсэл юм түүх соёлын талаар бол юм нэлээд олон жил доктортой судалгаа хийж байгаа. Түүний гарсан нөгөө өндөр төрөгтнүүд бол эртний төргүүд гэдэг ном бол гомтэй байгаа бах. Тэгээ эндээс судалгаа гүнзгийрүүлээд ингээд энэ юунд бол төргүүдийн түүхийг бол үндсэндээ манай Батчуран бичиж. Ер нь төргүүд одоо энэ Турк улс хожийн Казахстанаас ахгуулын дунд азар дүүрэн байна тийм ээ. Энэ төргүүд чинь одоогийн Монголын газар нутаг төргүүд нэгэн удаа төрж орж ирж авсан газар уу төргүүд энд монголчуудад зэрэгцээд одоо угсаатны болцсон явагдаж исэн ийм үндэстэн гэж үздэггүй. Энэ ботиодод ер нь юу гэж харагдав? Ер нь бол нэлээд хожим ирсэн гэдэг. Басрангийн судалгаан дээр бол энийг нэлээд баталгаатай хийж гисэн. Бараг төргүүдийн ирсэн он цагийг харьцсан тогтоосон нэлээд хожим ирсэн юм байна. Түрүүн хин ирлээ. Жужааны бүрэлдэхүүнд бол тэр зүгээр төмрийн алба байгуулах гээд алба хаалгах гээд хэсэг улсуудыг тэнд цуглуулсан нь бол Төмөрчин боол гэж нэрлэж ийснүүд нь тэр нь бол одоо төргийн эхлэл болсон юм аа. Тэгээ тэр төргийн дээд өв гэж өөрсдөө яриад байдаг ашина гэж байгаа. Яг ноёлох гэж байгаа юм тий. Ноёлж байгаа хэсэг нь шүү дээ. Тэгээ ашина төргүүдийг бол түрк хэлтэй биш энэ Инд Европ хэлтэй байсан юм байна гэдэг баталгааг бол хоцрон тийм саналыг дэвшүүлсэн байна. Ер нь бол тэрийг бас өрөндийн эрдэмтэд бас дэвшүүлж л байсан юм л да. Хүн ам нь бол ихэнхдээ нөгөө юу гэж байгаа юм л да. Өндөр тэрэгтэн тэр гаралтай улсуудыг эзэлж аваад ноёрхоод олонх нь бол яг мэдээж зэрэг түрк хэлтэй байсан ч гэлээ. Ноёлж исэн хэсэг нь бол түрк хэлтэй байгаагүй. Сая бидний ярианд өндөр тэрэгтэн гэж зөндөө гарлаа. Өндөр тэрэгтэн жир нь уйгур ойролцсон юм биш? Ойролцсон тий. За. За ингээд энэ түүхийн явцад одоо тэр түүхийн сүүлийн одоо тэр та бүхний сонирхол татаад байгаа 5 ботод нэг юм гарчаа. Төгсгөлийн бот нь бол Монгол овог аймагуд болоо түүний одоо хэсгүүдийн тухай. Тэгэхээр монголчууд түрг уйгурын үеийн монголчууд. Түрг уйгурын үеийн монголчууд гэдэг чинь баг байхгүй байсан юм шүү дээ түүхэнд тийм ээ. Түрг гэж л нэг улс байсан. Тэгэхээр Монгол хаанч байсан юм байхгүй ч болцсон юм уу гэж. Тэгэхээр энэ яаж тусах вэ? Энд одоо ямар үзэл баримтлалаар хийв? Монголчууд ер нь юу гэж ойлгох ёстой вэ? Энэ үеийн одоо ийм юм байна. Усаа гарлын түүх гэдэг бол залгамж холбоотой шууд тасралтгүй явдаг процесс шүү дээ. Усаатны процесс бол тэргээр их одоо юу гэдэг. Ер нь түүх үл тийм. Тэгэхээр бид бол хуучин яг хүнүүс яам бий Жужаан гэдэг Монгол гаралтай улсууд байна гэснээ. Шууд төрөг дасраа төрөг уугаар гэшил хамаагүй шал өөр юм ярьж ирсэн. Дахиад Монгол байна гэж яриад эхэлдэг. Тэгэхээр эхлээд Монгол байсан сүүлд нь байгаа болохоор тэр дунд байсан байж цаарна тий. Тэгэхээр сүүлийн үед түүний тухайд бол энийг нөхсөн судалгаанууд хийгдээд түрэг уйгурын үед бол тэр 30 татар гэдэг үзээр яриад байгаа. 9 татар гэсэн нэрийн дор монголчуудыг нэрлэж оршиж байсан юм байна. Энэ бол одоо түрэг уйгурын бүрэлдэхүүн тэнд байсан, дутагтай байсан монголчууд нь. Зарим нэгэн монголчууд нь бас зүүн тийшээгээ шагадаад тэр эргүүнээ хүнд очиж суугаад тийм ээ. Тэгээ буцаж ирсэн монголчууд гэж бас байна тийм. Магадгүй тэр нь хамаг монгол тийм. Наадууд нь бол монгол нутагт байгаа түргэн бүрэлдэхүүн нэг 300 орчимжээс суусан юм. За тэгээд уйгур улсын дараа гарч уйгурыг улс 840 онд мөхөөсөн нь бол Киргизүүд л дээ. Тэгээ Киргизийн үе гэж байна гэж ярьдаг гэсэн. Одоо бол тэгж үсгээ байсан. Киргизийн үе гэж байхгүй. Киргизүүд орж ирээ буцаад гараа явцсан тийм. Буцаа. Яга гараа явцсан гэхэд татарууд эсэргүүцлээ улмаас унаад. Тийм зэрэг татарын үе гэж нэг үе байгаа юм байна.
Одоо өөрөөр хэлбэл татар буюу монголчууд. Тийм монголчууд үү гэсэн. Өөрөөр хэлбэл 840 оны орчим 40 хэдэн оны үеэс хулаад 900 хэдэн онд одоо кеданууд орж ирж байгаа шүү дээ. Кеданчууд 923 4 оны үед ирэхэд бол юу киргизүүд Монгол нутагт байхгүй байсан гэж байна. Кеданчууд анхны довтлогоонд тэгж орж ирсэн ч гэсэн үндсэндээ 980 90 он хүртэл бол нэг хайхтар дарангуй цэргмэргээс суулгаж хүчтэй одоо тийм юу аах нөрхлөө тогтож чадаагүй байсан юм шиг байна. Тэр хүртэлх үеийг бол бид нар бол татарын үе гэж нэг үе байна. За ийм байдлаараа уучлаарай яриг татаад нэг юм асууж байгаа. Энэ Кеданы үе гэж одоо бид нар уучнаас одоо түүхэнд үздэг. Тэгээ энэ бол одоо хятан гэсэн улс юм аа. Хятан гэж дуудах нь зөвөө гэдэг. Альваар нь дуудах юм бэ ер нь? Энэ түүхтэй. Хятан гэдэг бол тэнд байсан одоо умар татыг эзэлж исэн. Монголыг бол том эзэнт хүрэн шүү дээ. Монгол угсааны. Монгол угсааны том улс эзэнт хүрэн байсан хятан. Тэгээ тэрийг тэнд байсан ард түмний яаж нэрлэдэг үү гэхээр тэр хятанчуудын ойрхол унтсан ч гэсэн тэнд байгаад байсан ард түмнийг тэр нэрээр нэрлээд идэг юм байна л да. Тийм юм бол байд юм байна. Тийм учраас тийм шүү дээ 13 дугаар зууны үед дэлхийн нийтээр монголчуудыг монгол гэж дуудлаггүй татар гэдэг байгаа байхгүй. Ягаад гэвэл өмнө нь нөгөө түргөөгөр татар гэж нэрлэгдсэн учраас яг энэ юм шиг л юм болж байгаа. Тэгээ яг хятадны олон тоолог хятад мөн л дөө. Энэ бол яалтж байгаа байхгүй. Тэр өчшөөрхөөс арга байхгүй. Тэгвэл энэ бол юу гэдэг хөрс зэрэгэлдээ ард түмнүүд өөр өөрөөр дууддаг байхгүй. Манайхаас Оросууд аваад Китай гэж байгаа шүү дээ. Китай гэж дуудаад. Китай гэж дуудаад тэр бол монголчуудаас авсан нэр. Бид нар буцааж яваад Китай болоод. Тэгээд Европынхан бол Чайна гэж байгаа тийм. Хятадууд мэдээж өөрсдөө бол хятад юм уу Чайна гэж нэрлэхгүй шүү дээ. Жүнго гэх тийм. Шууд өөрсдийнхөө нэрлэж. Тэгэхээр өөрөөр ингэж нэрлэдэг. Энэ бол байдаг л зүйл. Тухайлбал индианчуудыг бол Кристофер Колумб очихдаа Америкт очиод бол эндхийг хүн гэдэг индиан гэж нэрлэсэн байгаа. Юу гэж индианчууд өөрсдөө эндхийг хүн гэж нэрлэхгүй тийм эндхийг дэвшлаа гэж андуурсан сонс. Тэр ийм одоо угсаатны нэр бол ийм санамсаргуу тохиолдолоор гэдэг юм уу эсвэл тэр нэрээр ингэ нэршээ явчих тохиолдол бол зөндөл байдаг юм л да тийм. Ийм тохиолдлын нэг нь бол одоо энэ хятан болон хятад гэж тийм бидний одоо хөршөө нэрлэж байгаа энэ нэрл юм да одоо тийм. Түрүүн Үлзий баяр доктор нэг сони юм хэлсэн. Одоо өөрөөр хэлбэл тэр 60 гэж хаан одоо оргож гарч ирээд тийм ээ орох за тийм дарааш оргож гарч улс байгуулж ингэж байгаа дараа нь шахагдаж одоо монголчуудын үлдэгдэл эргэн хон руу орсон байж магадгүй гэдэг тийм ээ ийм юм түрүүн хэллээ. Тэгэхээр эргэн хонгийн түүх энэ монголчуудын төргийн дор байсан түүх хоёрын давхцал яаж илэрч яах вэ энэ түүхэнд? Тэгэхээр энэ байдлын тухай. Тэгэхээр одоо манай Дэлгэр Жаргал доктор өмнөх зохиолууд ер нь өөрийнх нь концепт систем байгаа. Төргүүдэд жужаан төргийн хоорондын хямралын үр дүнд одоо төргүүдэд шахагдсан одоо Монгол аймагуд эргэн хүнд очсон гэсэн тийм үү. За жужааны хоорондын болсон энэ үйл явдлаар төрөг биш хоорондоо одоо хямарж одоо тэрнээсээ болж нэг нөгөөгөө шахсан юм а гэдэг энэ үзлөөрөлг бас өөр жишээл манай Батцуран бол энийг барьж байгаа. За тэгэхээр энэ зүүн тишээ очисон энэ гар болтнууд ихвчлэн одоо миний төрөнд дэлдэг 60 хааныг дагаж ирсэн тэр Дунхуу угсааных нь байх болцоотой. Зүүн хойд Монголын одоо Азийн төв рүү тэлсэн хэсэг нь тийм ээ. Эртний зүүн хойд Азийн эртний монголчуудын Азийн төв рүү төрж гисэн хэсэг нь энд одоо одоо тэр өмнөх байсан одоо татар хааны дагсан одоо тэр хүнүү угсааны хүнүүгэн үлдэгдэл хүрээнүүдийн хүчинд ялагдаад тэгээд яг зүүнчилж ингэж өнөөгийн одоо яг хэрэглэгчнэр үүсэх юм бол онон голын дунд урсгал цаашаа аргууныг хүртэл Оросууд бол тэр бурхтын соёл гэж ялгасан байдгийг. Бурхтын дотроо бас 4 хэлбэртэй. Тэрний нэг нь ононгийн хэлбэр гэдэг. Энэ ононгийн хэлбэрийн булш үлдээсэн арт түмэн бол энэ Дунхуу энэ саяын энэ 60-ны үлдэгдэл хүрээнүүд шахагдаж тийшээ очсон байх гэсэн тийм болцоо бол эд хэдэн хэрэглэгчдээр бас нотолж болохоор юмнууд бий л дээ. За тэгэхээр энэ ер нь 60 хааны тухай ярих тул ер нь энэ хааны одоо алдар бидрүүд сайн мэдэхгүй байна эндээ. Одоо Чингис хаан бол агуун мэдээж хэрэг модон шань бол агуу. Гэтэл бас энэ 60 хааны хэдийгээр сурвалжид баг тэмдэглэгдсэн ч гэсэн 60 хааны одоо үйл явдал одоо маш том эргэлтийн шижтэй бас л сурчлах бас манайхан бол мэдж яах л ёстой тийм түүхэн бий юм байхгүй юу. За тэгэхээр энэ төрөгдөж гарсан
Энэ үйл явцыг бол яг эргэн тооны үйл явдлаар тайлбарлаж болно. Тургууд бол энийг ялгаад сая түрүүнд хэллээ отус татаар гээд 30 татаар гээд тэмдэглэжээ. За тэгээд яг манай энэ давшинд дуртахад шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эртний түүхийн салбараас тэр онон экспедиц гэж зохион байгуулж байгаа. Энэ онон экспедиц сүүлийн 3 жил тогтмол явлаа л да. Одоо энэ жил 4-т гарах гэж байна. Тэгэхээр онон экспедицийн судалгааны одоо чиглэл бол ерөнхийдөө энэ эртний Монгол аймагуудын улам өрийг илрүүлэх, түүхэн үйл явцыг тодруулах зорилгоор л хийгдэж байгаа ийм сурал ийм экспедиц байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний судалгааны үр дүнд энэ өнөөгийн Хинтээ аймгийн Бачирэл сумын нутаг одоо археологийн зохиолуудад бол өглөгчийн хэрэм гэж нэрлэгдсэн. Тий. Ард одоо нутгийн иргэдийн нүдэ нэг угуул нэрвэл Чингисийн хэрэм гэж байгаа. Энэ Чингисийн хэрмийн орчин бид нар нэлээдгүй туртай судалгаа хийж байгаа л да. Тэгэхээр энэ судалгааны үр дүнгээс яг бид нар хэвлүүлсэн материалууд бий. Тийм учраас энд бас дурдтал болж ил да. Яг бол энэ хэрмний байгуулсан он цагийг бид нар өмнө нь Гядааны үеийн одоо Гядааны хэрэм гэж тайлбарладаг байсан. Гэтэл одоо тэрний одоо 10 карбоны шинжилгээгээр тэр хэрэм дотор хийсэн хагас нүхэн гэрийн малтлага байгаа. 10-аад тийм нүхэн гэр тэр 2002 онд Монгол Америкийн Чингис хаан экспедиц одоо тэр юу Каравайчийн нөгөө киноны дээр гараад байгаа шүү дээ. Тэр экспедицийн малтлагаар илэрсэн дээжийг Америк нэгдсэн улсын тэр бета лаборатори шинжилгээ хийлгсэн байдгийг. Тэрний дундаж он цаг нь бол 780-ад оноор гарч байгаа. Бидний оноо экспедицийн хүрээнд хэрмийг байгуулсан он цагийг тогтоохын тулд тэр чулуун хэрмийг дотроос нь бас юм шороогоор мандж бэхэлсэн байгаа байхгүй бид. Та бол мэдчихэл байгаа дотроос нь. Тэр өндөрлцсөн байд. Тэр яг шороон дотор хэрмний дотор хэсэгт одоо шорооны доороос гэсэн үг шүү дээ. Бид нар дээж аваад бас 10 карбон хэлэхэд мөн 780-90 оны үед гарч ирж байгаа байхгүй хариу нь. Тэгэхээр энийг үндэслээд бид нар энэ бол энэ хэрэм бол юу биш ээ. Гядааны үеих биш юм аа. Энэ Чингисийн хэрэм гэдэг бол зүгээр нөгөө нэг тийм санаандгүй нэрсэн нэр биш юм байна. Энэ хэрэм бол угаасаа түрүү Монгол аймагуудын үлдээсэн байж болох хийсэн тийм хэрэм юм аа гэсэн тийм урьдчилан дүгнэлтэнд хүрээд байгаа. За энэ бол их онцгой юм байна. Өөрөөр хэлбэл энэ ч одоо баг эргэн хонгийн монголчууд онон мөрний ихэн бурхан халдуунд ирж суулаа гэдэг нуус товчны он цагтаа баг нийцэх шахуу юм болж байгаа шүү дээ. Нийцчих байхгүй юу? Ер нь иймэрхүү байдлаар одоо жишээ нь үзэгчид та бүхэнд одоо хэлэхэд бол энд маш олон нэр томьёонууд ашиглагдж байгаа хэдий боловч монголчуудын эртний овг аймаг олон янзаар одоо жишээ нь урууж хөрвөж нэгдэж тарж боторж байсны үйл явцыг ярихад бол эрдэмтдийн одоо шинэ тухайныхаа хэлээр ярихлаар маш олон нэр томьёон ашиглагдж байгаа байх. Үнэн дээр бол одоо монголчуудын энэ л одоо түүхийн хэсэг юм аа. Тэгэхээр зэрэг энэ нэвтрүүлгийг ерөнхийд нь дүгнэн хэлэхэд Монголын түүхийн 2200 жилийн түүхийг урагшлуулан одоо бичсэн 5 бот төдийгүй энэ дотор болж байгаа Монгол аймагуудын үйл явцуудыг маш олон тодорхой баримт жишээнүүдээр таамаглал, онол дэвшүүлэх, нотлох батлах иймэрхүү маягаар одоо хийсэн энэ эрдэмтдээ бид нар талархах ёстой. За түүнээс гадна одоо Үлзий хоёр докторын одоо тэр хэлсэн өөрөөр хэлбэл өглөгчийн гэрэм буюу Чингисийн гэрэм гэж уушаансан нэрлэгддэг энэ газарт мөн одоо шинэ онцгой сонирхолтой таамаглал дэвшигдэж байгаатай адилаар Монголын түүхэнд ч гэсэн маш олон шин зүйлүүд бий болж байгаа. Тэр дунд одоо жишээ нь үзэгч та бүхэнд одоо хэлэхэд Монголын түүхийг нийтээрээ сонирхох, Монголын түүхэнд шин зүйлүүд бий болох, за археологийн түүхэнд шин нээлтүүд болох тийм цаг үе болвол энэ сүүлийн 20 жилийн шиг их байгаагүй юм шүү. Энэ бол одоо Монголын түүх соёл археологийн хамгийн их олон нийтийн сонирхол татсан гэрнэ хамгийн их нээлт бүтээлүүд гардаг. Тийм одоо оргил сайхан үе байгаа юм шүү. Ингээд та бүхэн үнэт түүхийнхээ энэ үеийг сонирхож судлахын тулд судлаачдынхаа бүтээлийг, энэ нэвтрүүлгийг за ер нь одоо монголчуудынхаа уламж соёлын талаар уншиж мэдэж байгаарай гэж одоо хүсээд энэ нэвтрүүлгээ өндөрлөе.